Францискод 3 дахь өдөр. Одоо зөвхөн энэ Сан Францискогийн төвийн гудамжаар яг л гэртээ байгаа юм шиг алхдаг болсон байна. Юу нэг хэдийгээр ингээ төвдөөч гэсэндээ нэг их тийм өндөр байлганууд юу байдгүй юм байна. Тэгээд яг нэг хэсэг л аюу өндөр байрлагтай. Тэгээд тэр нь ингээд яг хоорондоо ойрхон тэгээд би нэгээ сүйдэрлцсэн. Тэр хэсэгтээ нэг жоох хүйтэй. Тиймэрхүү байна. Замд машин түрээслэх чинь нөгөө ингээд машин түрээсийн газрууд нь нэг газар ингээд төвлөрсөн байт юм байна. Эндээс машин түрээслээд жоохон замаа судлаа. Энэ жоохон орчингоо судлаа гэж бодож байна. Энэ хийлтэн. За энэ би урьдчилаад машин түрээсийн цаалгыг өгсөн. Энэ хвчлэн хүмүүс андаа нөгөө Tesla авдаг юм байна. Гэтэ жижиг машинууд юу нас байдаг. Миний Women's Day maximum 3 сарын болж байна. За энэ хөдөлгөөн байна. Франциског яг төвдөн байдаг. Энэ зайсан. Тэр хайр бас нэг хэлсэн. Жашгүй. Энэ стопаа. Францискогийн төв талбай юм байна. Union Square гэдэг юм. We're going to add another walk and go this way. We're going to add another walk and go this way. We're adding another walk and go that way. I will do. Надаа би бол ингээд дараад хөвгтэйгээ явж байна. Зарим хүмүүс шорттой юу хөвгтэй явж байна. Зарим хүмүүс л яг над чинь хөвгтэй явж байгаа. Цагаагаар жоох ингээд аюугаа ингээд нартай байж байгаа. Гівгэд маш амар хэвтэн болж байгаа. Засвал. Энэ болохоор яг Union Square гэдэг Сан Францискогийн яг төв талбай юм байна. Энэ дээр өнөөдөр нөгөө 3 сарын 8 болж байгаа. Яг өнөөдөр тэн дээр нэлээ юм жагсаал цуудлаа маягийн юм айгуу болж байна. Энэ талбай дээр хүүхдүүдэд хийгээд байгаа зүйлүүд аюу сонирхолтой санагдсан. Би яагаад гэвэл бас хүүхдүүдэд зориулсан орчин хайгаад явж байгаа учраас хүүхдүүд хаана юу хийж гин, яаж тоглож гин, цагийг яаж өнгөрөөж гин гэдэг нь бас аюу сонирхолтой санагдаад энэ хэсэг алхаж тойрч үзлээ. Тэгээд хүүхдүүд багш нартайгаа хамтдаа ингээд бүжгийн бэлтгэл хийгээд ямар нэгэн ивент зохиогоод ингээд бас талбай дээр явж идэг юм байна. Энд эдгээр зүйлүүд бол аюу гоё санагдчихээн. Гэхдээ бас нөгөө өмнө нь бичлэг дээр гарсан нөгөө даунтаун хавцаа байсан тэр амьдралын орчин бол маш аимшигтай санагдсан хэвээрээ байгаа. Зарим боломжоор нь
gotta be, I think, in this area. I think you can. Yeah, which one do you want? You can't. You gotta take one of them. So, what do you want? This one? Thanks. За нөгөө машин түрээслээд унсан чинь энд ёстой асуудал сайн байна. Машины зогсоол бүр үнэхээр асуудалтай. За энэ болгоор ингээд энэ тавиад ингээд тогтмол цагуудад цэвэрлээд юм байна л да. Тэгээд яг уу яг ийм тэмдэглэтэй ийм шунтаа газар замын хажууд ингээд машинаа тавиад парклж болно. Гэхдээ 10 минут нь $3 гэдэг юм. 10 минут тутамд $3 төлөх. Хэрвээ машин унаад Сан-Францискод за ер нь Америк юм ер нь их болсуудад нь их мужууд тэгдэг гэж. За тэгээд тэр шар толгойтой энэ улаан толгойтой юм шонгууд дээр л огт машин парклж тавьж болтгоо гинэ. Тэр нөгөө тусаа галын машин ч юм уу те эмнэлгийн машин зогсоох зориулттай гэж байна. Тэгээд паркинг буюу нөгөө нэг зогсоол бол ерөөсөө олддгүй байна. Тэгээ байга газраас айгүй хол явж байгаад зогсоод тавих ч юм уу тий. За тэгээд нөгөө нэг бичгийн дутуу уншаад за энэ нөгөө нэг шонгийнхоо энэ улаан бичиг тий улаан шар энэ нэг өнгийн ингээ ялгахгүйгээр санамсаргуу тавьчих юм бол торгуулдаг гэж юм. Одоо манай харууд ингээ машиныг ингээ ачаа авчиж байгаа байхгүй. Тэгээд ачиж авангууд нөгөөх нь ачлахнаас нь авахд $510 байдаг гинэ. Хүү амар хүмүүс гэж. $510 торгуулаад ирвэл машин авдаг гэж. За тэгээд машины зогсоолыг тийм үү аюу хэцүү байт юм аа. Би бол одоо бас сайн ойлгохгүй л нэг сонин уг нь сайн харж байгаа нэг машина зогсоод тавьчаад тэгээ очих газар руугаа одоо алхаа явж байна. Тэгээд зөв газар тавьсан уу, буруу газар тавьсан уу? Одоо сайн батны бол мэдэхгүй гэхдээ сайн харж байгаа л тавих хичээсэн. Ингээл гараад ирнэ. Ингээ машина одоо хэдэн минут байх боломжтой? 30 минут болчихлоо. Өнөөдөр 3 сарын 8-ны өдөр учраас Мартин 8 тэмдэглээд Монгол кафе энэ газрыг ажилуулдаг гэгч маань биднийг дайлсан. Хамт явж байгаа хүмүүстэй маань хамт дайлаад гоё амттай бууцаж өгөөд маш гоё хүлээж авсан. Маш их баярлалаа. Дандаа сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Баяраа тэмдэглээд оройн бид нар жижигхэн үдшилэг хийхээр болсон. Тэгээ энэ дээр бол Америк улсад ажиллаж амьдардаг олон элч нартай танилцаж олон зүйлийг асууж тодруулах, зөвлөгөө авах маш гоё боломж олсон. Монгол кафе маань болохоор Сан Францискод нэгдээд маш удаж байгаа. Сан Францискод амьдардаг монголчууд бол андахгүй сайн мэддэг. Энд янз бүрийн Монголоос ирсэн бараа бүтээгдэхүүнүүд зарцдаг. Маш гоё хамтдаа монгол хоолнууд гардаг энэ ресторанаас. Монгол кафег үүсгэн байгуулсан чимээгч маань болохоор маш гоё илгэмсэг, найрсаг хүн байсан. Энэ манай Broadway Street шүний цэглэний газар. Bank Bridge чинь. Ингээд нөгөө миний хилээдэг ингээд нэг төвшний хоёр зарим нь гарч ийн зарим нь орж ийн ингээд. Энэ юу вэ? Энэ Evergreen гэсэн. Энэ Evergreen. Баригдаад нэг 5 жил 6 жил болж байна. Энэ яг энэний голд нь байж байгаа зураг авах гэж байх уу юу? Асууж болно.
Хаагур Хажуудлаар. Одоо энэ хажуудлал нь асуултын зах юм уу? Атгаж удаа дугуйтаа явж удаа. Вау. Тэндээ гардаг. Одоо энэ ардч айгуугаа янзж байгаа. Дараа нь тэгээ бүр Америкт бараг 20 жил амьдарч байгаа. Ер нь бол урт хугацаанд амьдарч байгаа Монгол айлуудаар зочилсон. За ер нь монголчууд маань маш гоё амьдардаг, маш тухтай сайхан амьдарцгаад юм билээ. За энд нэг айлд ирсэн байна. Бас нэг. За тэгсэн чинь модноос нь ингээд зүгээр л хажууд нь юм оранж урагч байна. Ийшээ ингээд зүгээр хашаанд байгаа модноос нь лимон урагч байна. Хартаа. Nice. Гэтэл энэ модноос зүгээр л сарнаа урагч байна. Чи яасан гайхалтай юм бэ ч гэдэг. Вау. Зүгээр эндээс энэ сарнаа манай үнэхээр гоё шин тэгээд аюу гой санаа орж байгаа. Тэр лимон байна. Өглөөнийхөө усанд бол зүгээр эндээсээ тасч аваад уучмаар юм байна. Ийм хөрхөн юм оранж байна. Лимоны мод. Эндээсээ шууд ингэ лимоноо аваа идчихдэг гэж байна. Сонирхолтой юм аа. Ямар гоё юм бэ? Одоо би ингэ авлаа. One. Юм өөр ямар жимсэг. Тинт нэг оранж байсан. Зүгээр байгаль өөр ингээл урж байна шүү дээ. Тариж мэг. Яа. За ер нь бол юм хаус харааллууд нь маш нам гом ингээд тайван тийм байт юм байна. Монгол айлуудаар зочлож очих бүртээ ер нь бол Америк улсад амьдрах итгэл төржсэн маш гоё тухтаагаас гадна зөөлөн дулаан уур амьсгалтай ийм газар ер нь амьдрахад боломжтой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа. За энэ манай Монгол тийм Монгол ах ихч хоёр ажилладаг юм сандвичний газар байна. Roses гэдэг нэртэй сандвич. Тийм юм. Roses тэ? Окей. Ice cream зардаг. Хөрхэн газар. Хөрхэн дэлгүүр ажилладаг юм байна. Nice. За ингээд Сан Францискод 5-6 хончлоо. Ер нь бол байгаад ах тусам ер нь бол дасгаар шинжтэй байна. Эхлээд ингээд Сан Франциско хотын ингээд даунтаун хавцаа очоод би зүгээр л юу вэ л гэж бодсон заяа. Амар олон тийм homeless хүмүүсүүд, орон гэргүй хүмүүсүүд тэгээд хар тамхичд амар их байдаг. Ингэж орох. Ерөөсөө л энэ л миний нөгөө нэг мөрөөдөжсэн сан байна. Тийм байна. Би юу ч вэ? Би хаанарч вэ? Миний нөгөө кинон дээр харж байсан. Кинон дээрээс хараад ингээ хүүхэд байхасаа л Калифорниг мөрөөддөг байлаа. Элэ явна, сайн явна гэх. Калифорниа Гэдэг. California night. Покни бити шоу. La 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 la. La